Сайн байцгаана уу? Мужи байна. Сүнсний хөрнөл подкастын шинэ дугаар эхэлж байна. За, өнөөдрийнхөө подкастаар ярих сэдэв маань сүнсний сэрэлт. За, энэ үг одоо баг тренд үг болж байна, тийм ээ. Хувцас модонд ордог гэдэг шиг энэ цаг үеийн баг тренд үг болчихж байна. Одоо сүнс нь сэрсэн ч сэрээгүй ч вэ, тэг бүгд л сүнсний сэрэлтийн тухай ярьдаг болж яг эннийхээ мөн чанарыг яг бүгд мэдж байгаа юу гэхлээр үгүй тийм ээ. Нэг юм унтчихийдэг нэг юмыг л хий биетийг нэг сэрэх гээд байгаа юм шиг те. Тэр сэрхээрээ бидэнд айгүй их мэдээлэл өгөөд ч юм уу эсвэл бидний нэг даагаад л сайхан амьдруулад л яг юу хүсэж байгааг болол сайн мэдэхгүй байна. Сэрээгүй мөртлөө сүнсний сэрэлт хийхин сан гэд ярьж байгаа хүмүүс ч маш их байна. Тэгэхээр манай хайр гараг гэдэг пэйж дээр маань хамгийн их одоо тэр чатаар ирдэг хүсэлт ч гэх юм уу хүмүүсийн сонирхож байгаа тэр зүйл дийлэнх нь за бараг 70-80% нь сүнсний сэрэлтийг яаж хурдан явуулах вэ? За сүнсээ сэртгэхэр зэрэг одоо өөртөөх нь сүнснийхээ зорилгыг олно ч гэдэг юм уу те. Монгол тэнгэр үзэлч гэдэг юм уу тэрэндээ болвол голын хатгаасаа олох ч гэдэг юм уу те. Тийм зорилгоор би сүнсээ сэрэмээр байна гэдэргээд хүмүүс яриад байна л да. Өөртөө одоо хаанаас ямар танин мэдгүй авсан яаж суралцаж явааг нь бол мужийн сайн мэдгүй. Гэхдээ энэ дэр яг өөрийн одоо байр суурь болоод би яг өөрийнхөө туулал дээр үндэслээд энийг одоо нэг яг өөрийнхөө мужийн тайлбарлаж ярихаар шийдлээ. Тэр олон чатанд тус нь тэр хариуг болгож бичгээсээ нэг жаахан залхуураад гэх юм уу. Тэгээд энэ подкастаараа тэр хүмүүст бүгдэнд нь хариулт өгье гэж шийдлээ. Тэгэхээр яг сүнсний сэрэлт гэдэг нь яг юу юм бэ? Бидний сүнс зүгээр унтаад байж идэм үү? Тэр одоо ингээд зүгээр ингээд эренгүүтээ ингээд тэр нэг сүнс гэдэг юм маань зүгээр л ингээд нэг юм унтах гэж ирсэн бол одоо яах гэж бидэнд сүнс байгаад байгаа юм гэдэг юм уу те? Яс ажилгүй нөхөр вэ гэдэг юм уу те? Тэгэхээр сүнс бол унтдаггүй. Сүнс үргэлжил сэрүүн байж идэг. Харин бид нар унтаа ичдэг. Бидний оюун бодол болоод ухамсар маань одоо унтаа бид нар хөгжүүлээгүй учраас тэр одоо бүр юм зүүрлээд хэлвэл хатангарсан гэх юм уу тийм ээ. Хит их одоо нөгөө бусдын хайрцагт багтцсан одоо энэ нийгмийн болоод бидний өссөн хүмүүжсэн орчин маань биднийг ингээд нөгөө одоо хайрцаглалцсан тийм байх ёстой, ийм байх ёстой тэгсэн нэг бол хүнд хэцүүг туулснараа бид нэр шарах траама одоо тэр сэтгэлийн гэмтлийг авснаасаа болоод бид нэр тэр сүнснийхээ одоо биднэрт өгөөд байгаа мэдрэмж хэлэх гээд байгаа тэр зүйл одоо зорих гээд байгаа тэр зорилгыг нь бид нар одоо мэдэрч чаддгүй. Тэр сүнстэйгээ бид нар одоо холбоотой байж чаддгүй одоо тусдаа юм шиг болчиход байгаа юм л да. Тэгээд одоо бидний энэ ухамсар буюу оюун санаа тэр сүнс хоёр маань яагаад хоорондоо одоо мэдээлэл чөлөөтэй дамжуулж чадахгүй бид нар одоо ийм унтаа байдалд байгаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө түрүүний хэлсэн сэтгэлийн шарах траама бидний худал итгэл үнэмшил бусдын өгсөн хайрцаг тэр маань биднийг дунд нь зааглаад байгаа. Тэгээд сүнснээс ингээд одоо нөгөө мэдээлэл ирэхээр одоо биднэрт мэдрэмж хэлбэрээр ирж байгаа штэ. Одоо зүүн өгдөг ч юм уу эсвэл одоо сүнс маань ийм юм зориод байгаа ч гэдэг юм уу. Тэр мэдрэмж гэдэг зүйл маань бидний энэ одоо оюун ухаан буюу энэ тархинд тэр мэдрэмж нь ирэх үед тэр нөгөө нэг зааг гэдэг байгаа тэр нэг бидний одоо тэр босгочихсон байгаа тэр нэг заагийг нэвтлээд гарч ирэхдээ одоо бидний ухамсарт ирэхдээ одоо өөр болоод ирдэг ч юм уу те. Тэгэхэд бидний ухамсарын төвшин маань эсвэл тэр доод хэлбэлзэлд дорой байгаад байгаа учраас тэр ирж байгаа мэдрэмжийг бид нар зөв тайлж чадахгүй те. Бидний ухамсар хүрэхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас л бид нар тэр одоо худал итгэл үнэмшил хайрцаг багаас авсан тэр траама хүмүүжлээрээ тэрнийг одоо тайлж уншихдаа одоо өөрийнхөө л хэмжээнд одоо тэр дорой хэмжээнд тайлж уншаад тэрийг уур бухимдал ч юм өөр юм руу ингээд тэр мэдрэмжийг бид нэр өөр зүг рүү тэр сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмж рүү удирдчихдаг юм байна л да. Тэгэхээр бидний сүнс бол угаас сэрэнгэл гэдэг байна. Жаахан хүүхдүүд 3 нас хүртлээр маш цэвэр ариун
одоо цэвэрхэн бичгийн цаас шиг байгаа тэр хүүхдүүд бол маш зүүн бэлэгтэй байдаг шүү дээ. Урд насныхаа амиг сандагч гэдэг юм уу тийм ээ. Тэгэд 3 наснаас эхлээд одоо мартаж эхэлдэг буюу бохирлогдож эхэлдэг гэсэн үг. За тийм учраас бид нэр үр хүүхдээ болоод одоо энэ ирээдүйн одоо энэ жижиг хүүхд одоо балчир хүүхдүүдийг бид нар энэ 5 метр хүүг нь маш цэвэр өсөх нь энэ сүнсэн угийн сэрэнг байх ухамсар нь ийм угаасаа ийм өндөр ухамсартай тий ухамсарын тэлэлттэй юм болгоныг суралцаж ойлгох гэж ингэж жоохон хүүхдийн одоо тэр нэг сурах ирмэлзэл болол бүр асар өндөр байдаг шүү дээ тий бүх юмыг барьж үзэн тэмтэрч үзэн судлахыг оролдоно тэрнээс мэдээлэл авахыг оролдоно нээж аваасаа үргэлж яагаад гэж асуун тийм ээ энэ бүхэн маань тэр одоо сүнс бүр ингээд нөгөө бүх юмд суралцахад бэлэн тэр байгаа байдал гэсэн үг л дээ. Тэгээд яг тийм үед нь бид нар тэр суралцах замд нь одоо ээж аав нар болоод энэ нийгэм цаад болчдөг. Ингээл аяг угаах гал эхлэнгүүт нь за чи чадахгүй гэдэг тийм ээ. За ингээл яагаад гэх асуулаар нь бид нар харин яагаад юм бол чиний хэр юу юм бол гэж ингэж энэ ухамсарыг нь тэлэх тэр одоо тэр орон зайг нь бэлдэж өгдөггүй. Тэр тэлэх боломжийг нь өгдөггүйгээр шууд эн чинь энэ тэр чинь энэ гэд хариулаад өгчдөг. Сургуульд ороод тэр хүүхэд маань ингээл одоо хичээлээсээ яагаад ч юм уу тэр тархинд нь эргэцүүлэмж үүсгэх тэр боломжийг нь олохгүйгээр шууд нэг дээр нэгийг нэмвэл 2 байдэн шүү. Шууд чэйжил тийм ээ хүрд гэхэд жишээлбэл тэдний хүрд тэдгээр үрчгээр тэд байдаг шүү гэдгийг ингээд шууд автоматар хэлээд өгч байгаа байхгүй. Ганцхан арга зам байдаг юм шиг. Гэтэл хүрдийг чэйжилдэг одоо төмөн арга байгааг одоо гаргацсан шүү дээ тийм ээ. Коуч байт юм одоо хятадын айгу маш олон сайтуудаар тэр хүрдийн ингээд зүй тогтолтой тэр тооны зүй тогтлоодыг ингээд бодчихдаг гэдэг ингээд тэр зүй тогтлыг мэдж байгаа хүүхэд тэр хүрд байтугай хүрдний дараагийн тэр төвчний юмыг бол яг тэр зүй тогтлороо тэр тархиа ажиллуулаас урцсан хүүхэд ажиллана. Эргээд сүнсний сэрэлт гэдэг сэдв рүү оръё. Тэгэхээр бид нэр тэр өөрийн одоо цөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмж буюу тэр сүнс ухамсар хоёрын хооронд босгоцсон тэр заагийг бид нэр одоо нураах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Нураах. Одоо Нандавит хоёр нь ярьсан шүү дээ нөгөө нэг одоо багаас авсан тэр трама гэмтлийг бид нэр гаргаснараа тэр сүнснийхээ л тэр мэдрэмжийг л цэврээр нь авах гэдэг. Сэрэнг болох гэдэг тийм ээ. Унтаа байсан ухамсараа бид нэр сэрээх гээд сэрэнг болгох гээд ухамсараа тэлэх гээд байгаа үйлдэл юм байна. Тэгэхээр сүнсний сэрэлт гэж яриад байгаа маань ер нь бол ухамсарын одоо тэлэлт буюу ухамсарын сэрэлт гэж тайлбарлаж одоо болох юм байна л да. За мужигийнх нь хуваар бол тэгж л тайлбарламаар байна. Тэгэхээр сүнс бол угаасаа сэрэнг биднэрт бүх тэр одоо мэдрэмж мэдээллийг өгч идэг. Бид нар тэрийг одоо тайлж уншиж ч юм уу авч чаддаггүй. Тэгэхээр за сүүлийн үед яагаад энэ үг маань ингээд тренд болцсон? Яагаад бид нар сэрэх ёстой гэдэг байгаа? Яагаад энийг бид нар бүр одоо ингээд баг хувц модонд ордог шиг ингэж яриад энэ одоо тренд болгочод байгаа юм бэ? Маш их хүмүүс одоо энэ сэрж байгаа учраас тийм ээ. Маш их хүмүүс энд одоо хүссэн ч бай, хүсээгүй ч бай, мэдсэн ч бай, мэдээгүй ч бай энэ рүү ингэж орж ухамсарын энэ одоо тэлэлт явагдаж байгаа гэдэг маань яг юу болоод байгаа юм бэ гэхээр бид нар энэ арга бэлэг гэд бүх юм маань тэнцвэрт байдалд орших хэвээр бүх юмны тунам таарах хэвээр тийм ээ. Тэгтэл бид нар арга бэлгийн тэнцвэрийг алдагдаж болчихсон гэсэн үг. Бид нар хит аргын амьдралаар амьдраад байгаа гэсэн үг. Бид нар бэлэг талаа хаягдчихсан гэсэн үг. Бэлэг талыг бид нар бүүд үзүүлэх юм уу ламд даатгах тэр байдлаар өдийг хүртэл хүлээгээд авчихсан байна. Гэтэл би өөр өөрийнхөө одоо тэр би өөр өөрийнхөө лам нь би өөр өөрийнхөө одоо тэр буддаа нь гэдэм үү Иесус нь гэдэм үү те би өөр өөрийнхөө тэнгэр нь ахгүй юу би өөр өөрийгөө дааж хариуцаж авч явж чадах тийм хариуцлагатай одоо хүн тийм ээ надад миний тэр бүх одоо энэ амьдрахад шаардлагатай мэдээлэл маань тэр арга зам маань одоо засал даван маань одоо надад өөртөө өгдсөн байдаг гэсэн. Би өөр өөрөөсөө бүх мэдээллийг авч чаддаг гэсэн. Яагаад гэвэл би бусдын одоо тэр шашин шүтлэг болоод бөөдөр очиж үзүүлдэг буюу бусдын тэр өвөг дээцээс нь бид нар өөрийгөө таних мэдэх гээд байгаа нь айгу утгагүй асуудал байгаа даа. Гэтэл намайг би л өөрөө мэдэхгүй бол өөр хэн мэднэ гэж. Тэр олон өвөг дээцүүдийн минь хичээж тэр олон тайн тулаан
намайг л энд байлгахын тулд үр удмаа үлдээхийн тулд хичээж явж ирсний үр дүн дээр би өнөөдөр энд одоо мужигээ сууж байгаа шүү дээ, тийм ээ. Миний эд эсүүд бол мужи гэдэг эдэс байхгүй юу? Миний өвөг дээдсүүдийн эдэс байгаа байхгүй юу? Тэгэхээр би сүнс ухамсар хоёр маань маш цэврээр би энтэйгээ одоо мэдрэмж буюу мэдээллийг хоорондоо дамжуулснараа би өөрт байгаа тэр өвөг дээдсүүдийн эд эсээс би өөрийнхөө чадварыг олж авах нь, чадамжийг олж авах нь би гацаанд орчихсон бол би тэр эд эсүүдээсээ би гацаанаас гарах тэр ойлголт ухаарл мэдлэгийг авах нь би бүхэл зүйлийг би энэ оршихуй ертөнц дэлхий Монгол юу гэдэг нь те би түүх байгалийн ухаан тэр дэг жайг бүх юмыг би өөрийнхөө өвөг дээдсээс тэр өөрийнхөө эд эснээс би авч чадна гэсэн үг. Энэ зүйлийг л бид нэр одоо нөгөө нэг тэр тархи маань хүлээж авч чадах уу? Гэтэл тархи маань зөвхөн аргын талыг шүтдэг тийм ээ. Шүтдэг болчиход байгаа байхгүй. Гэтэл бэлэг тал гэдэг маань бол би өөрийнхөө тэр сүнстэй холбогдож би өөрөөсөө мэдээлэл авахыг бэлэг тал гэдэг байгаа. Ингэхээр арга бэлэг хоёр маань яг 50-50% тэнцүү оршиж байж би өнөөдөр хүн байж орших гээд байгаа тийм ээ. Би хүн болж төрснөөрөө би одоо яг яах гээд байгаа тийм ээ. Би яах гээд энэ зовлон надад уучраад байгаа. Би энэ зовлонгоос би юуг таньж мэдэх ёстой юм. Би яагаад тэгвэл хичээгээд ахад миний амьдрал дээшлэхгүй байгаа. Энэ тэгвэл бэлэг тал юм байна. Би тэгвэл тэрийг бэлэг талаасаа би мэдээлэл авъя л да тийм ээ. Би яагаад ингэ зовоод байгаа. За тэгвэл би ингэж яагаад тэгвэл би юм одоо нэг хичээхгүй мөртлөө би ад жаргалтай амьдраад байгаа. Бас л бэлэг тал тийм ээ. Гэтэл тэр сүнс заавал ингээл нэг юм мууж шиг ингээл зовлонгоор ингэж одоо нөгөө нэг таниулж ингэж сэрэх ёстой юм уу гэвэл үгүй. Зарим хүмүүс үнэхээр гой зөв амьдардаг, үнэхээр гой уужуу хардаг тий. Үнэхээр аав ээж нь 5 метргүйг нь цэвэр өсгөж гисэн. Үнэхээр тэр хүүхэд өөр өөртөө эзэн болоод амьдарчихсан, өөр өөртөө найддаг, бусдад найддаггүй бүх юм гой уужуугаар хардаг, бусдад тусалдаг, өглөгийг өгдөг тийм хүн байх юм бол тэр хүний сүнс угаасаа л сэрнэ гэсэн үг байхгүй юу? Тэр заавал би сүнсээ сэрээ гэж явах шаардлагагүй гэсэн үг байхгүй. Та заавал сүнсээ сэрэж яг яах гэдэг. Та үнэхээр ингэж өнөөдөр хүн шиг амьдраад та аз жаргалыг энэ амьдралаас мэдэрч байгаа. Үнэхээр гоё юмд хөнгөн хандаад өөртөө ингэж үнэхээр гоё nice амьдарч байгаа бол та заавал тэр сүнс мүс гэж хөөцөлдөж яах гэдэг юм бэ? Таны амьдрал үнэхээр гоё nice байгаа бол тэгэл та сүнснийхаа зорилгын дагуу амьдарч ин гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Мужигийнх нь хувьд яг л саний юм болсон байна гэсэн үг байхгүй юу? Бэлэг талаа орхигдуулсан байснаас болоод надад зовлонгоор таниулж энэ сүнс маань одоо нөгөө нэг чи буруу яваад байна штэ тийм ээ. Чи энэ сүнснийхаа мэдээллийг зөв аваатгаач гэсэн л үг. Тэгэхээр мужинд бас л бөөдрөл очдөг гэсэн тэгэл лам дээр очиж даатгалдаг гэсэн. Намайг хин нэгэн даах хэрэгтэй юм шиг. Би хин нэгэнд өөрийгөө даатгачаад тэгээд ингээ өөрөө юу ч хийхгүй ингээд нэг юм юмны ард нуугдчаад тийм ээ. Тэгсэн мөртлөө гоё аз жаргалыг мэдрэх гээд тийм ээ. Тэгж амьдрах гэдсэн биз дээ. Одоо нэг юм бэлэнчлэх сэтгэлгээтэй амар хялбар амьдрах гэдсэн биз. Тэгэхээр зэрэг чи өөртөө найдаад өгөөч. Би гэдэг юм бэ шүү дээ гэж миний сүнс дотроос маань одоо надад орилж одоо мэдрэгдэхийг хүссэн учраас мужиг тэр зовлонгоор одоо тэр нэг жижигхэн тэр нэг юм хэцүү байдлаар надад ойлгуулахыг хүссэн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр сүнсний сэрэлт гэдэг маань хүн болгон дээр өөр өөрөөр явагддаг. Заавал мужи шиг байгаалгүй те, заавал нандаа шиг байгаалгүй. Чиний сүнс угаасаа сэрэнг байж болно шүү те. Үнэхээр чи энэ амьдрал гоё, үнэхээр хаппи амьдарч байгаа. Чи өөртөө л итгэдэг болвол ямар гоё юм бэ? Атаарах чинь мужийн тийм ээ. Чиний сүнс угаасаа сэрэнг байж шүү те. За гэтэл үнэхээр одоо энэ сүнсний за одоо нөгөө нэршлүүд нь байдаг шүү дээ. Сүнсний хар шунж гэдэг юм уу те, юу гэдэг ч үү. За тэр зүйлийг үнэхээр туулаад явж байгаа болвол битгий тэмцэлтэй чи өөр өөртөөгөө битгий энэ тэнд очиж мундаг коуч, мундаг сургалт, сүнсний сэрэлт одоо тэгж холбогдож өгнө, ингэж сүнстэй ч холбоно, ингэж өг дээдтэй ч холбоно ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлэнд битгий итгэж ийш тийшээ яваач. Зүгээр л тэр зовлон чамд юуг ухааруулах гэдэг юм бэ? Чиний туулал чинь яг юу юм бэ? Чи ямар гэмтэл шарах авчихсан юм бэ? Миний сүнс надад яг юу хэлэх гээд байгаа юм бэ? Өөр өөрлөгөө өнгийгөөд өгөөч, тийм ээ. Өөр өөрийнхөө тэр нэг өдийг хүртэл одоо туулахтаа чи ямар хаан ингээд тэр ухамсар сүнс хоёрын хооронд босгочоод байгаа юм бэ? Тэр ханыг нь эхлээд нураагаатгаач. Өөр өөртөө ажиллаач. Өөр өөрийнхөө дотогшоогоо одоо
холбогдож өөрөөсөө асуулт асууж энэ ухамсараа тэлээч. Та асуулт асууснараа хүүхэд бодлого бодсноороо одоо ингээд тархинд тэлээд тэр олон томьёог чийжлээ тэр бодлогын хариу гаргахын тулд тэр одоо ухамсар нь тэлээд байгаа шүү дээ оюун санаа нь тийм ээ. Яг тэрнтэй адилхан та өөрөөсөө асуулт асууснараа таны энэ оюун санаа буюу энэ ухамсар чинь тэлээд байгаа байхгүй юу? Та тэр тэлэлтийг л хийхин тулд өөрөөсөө асуулт асуух гэж байна. Танд хариулдаг. Та өөртөө хариулдаг. Бяцлагаад суу хамаагүй тийм ээ. Тэр гоё сайхан орчныг бүрдүүлээд одоо бяцлагаад суу өөрөөсөө дотгошоо асуулт асуу. Сүнсэндээ өөр нэр өг тийм ээ. Яг энэ арга талын нэг мужи гэдэг нэр байгаатай адилхан бэлэг талдаа одоо сүнсний нэртэй болчих. Одоо ялгахын тулд тийм ээ. Мужийн ч гэсэн дандаа ч гэсэн энэ сүнсний нэртэй тэрийг та өөрөө л өгч гэж байгаа. Та ямар баймаар байгаа тэр нэрэл өгч. За тэгэнгүүтээ бяцлал хийж байгаа сууж байхдаа тэр нэрээрээ дуудаад харилцах хоорондоо мужийн бичдэг байсан гэд хэлдэг штэ тийм ээ. Тэр хэцүү үед магадгүй би өөрийнхөө бодол төөрөлдөөд би өөрөө ингээд булангартаал эргэлдээд байгаа юм шиг санагдах юм бол бич тийм ээ өдрийн тэмдэглэл шиг юу хүсэж байгаа юм бэ? Хорвоо ертөнд надад юуг өгөх гээд байгаа юм бэ? Би юуг санах гээд байгаа юм бэ? Миний туулал юу юм бэ? Би туулалдаа юун дээр би гэмтэл авцсан, шарах авцсан юм бэ? Хиний хэлсэн үг надад одоо болтол миний зүрхэнд зоогдсон юм шиг байж байгаа юм бэ? Одоо үерхэл нөхөрлөл, хайр, дурлал те гэр бүл одоо миний энэ гэр бүл одоо жишээлбэл надад сэтгэл ханамж өгдөггүй бол яагаад тийм ээ? Яагаад надад сэтгэл ханамж өгөхгүй байгаа юм бэ? Би хайр дутагдсан юм уу? Эсвэл би хайр нь илүүдсэн, би дураараа өсчихсөн хүн байгаа даа юм уу? Энэ бүгдийгээ бичээд ингээд уудлаад гаргахаар энэ үрц гэж зүйл буюу энэ сэтгэл гэдэг эрхтэн жаахан л амс хийдэг. Бид нар үнээр их одоо ачааг үүрж явдаг тий. Энэ амьдралд одоо нөгөө нухлуулсан тий туулалт маань тэр хүнд ачаанууд тэрийг бид нар зүгээр дотгошоогоо ингээд хав дарснараа бид нар маш их ачааг үүрээ явж идэг. Бэлэг талдаа тийм ээ. Тэр маань бид нар сэтгэлийн стресс, бухимдал, бачимдал ингээд бүр станыг яах вэ гэдэг тэр нэг зүйл те би гаднаас сэтгэл зүйч болоод тэр бөө лам гэдэг ингээ хайгаа яваад байгаа маань тэр туулал дотор би өөртөө л ажиллаж цэвэрлэх тэр нэг шарах байгаа даа гэсэн үг. Тэр нэг хан босцсон байгаа даа гэсэн. Тэр ханыг нураахын тулд эхлээд өөртөө ажиллаач. Энэ сэтгэл зүрхэнд нэг жаахан хөнгөрөөд нэг симхи гарахын төдийд л энэ ухамсар болоод сүнс хоёр маань хоорондоо шууд уулзчихдаг. Хоорондоо харилцахыг эрмэлзэж эхэлдэг. Тийм ээ? Тэгэхээр зэрэг та өөртөө дотгошоогоо л харц. Хэн нэгнээс битгий одоо тэр хай. Мужийн ч гэсэн одоо энэ олон чатанд хариу бичих юм бол би өөрийнхөө л үнцгийг бичнэ гэсэн үг. Тэгэнгүүт би өөрийнхөө үнцгийг бичгээр сүнсний сэрэлт заавал заах хэрэгтэй юм байна. Заавал үхье гэж бодох хэрэгтэй юм байна гэдэг юм уу тийм ээ? Гэтэл та тэгж бодохгүйгээр үнэхээр сайхан амьдарч байгаа бол таны сүнс сэрэнг байна тийм ээ? Та мундаг байна. Та өөрийнхөө сүнсэнд та баярлаа гэж хэлэх хэрэгтэй. Аав ээжтэй тий өнөөдрийнхөө туулалт та баярлаа гэж хэлэх хэрэгтэй. Та 5 м хүчин цэвэр тунгалаг маш гоё өссөн байна. Үнэхээр зовж байгаа бол та өөртөө эхлээд ажиллаад өгөөч. Та өөртөө итгээд өгөөч. Та бүхнийг таних энэ ертөнцийн одоо дэг жаяг хууль, байгалийн хууль энэ нь яг юу байгаад байгаа юм бэ? Миний өвөг дээдс одоо надад жишээлбэл юу гэж хэлэх байсан бэ? Одоо бодвол хүүхэд нь ингээд л ийм хэцүү юм туулаад явж ивэл хэрвээ үнэхээр өвөг дээдс байд юм бол тэнд бас л ингээд тэр зовоод сууж байгаа штэ мэдрэмж нь тийм ээ. Тэгэхээр тэд нар надад юу зөвлөх байсан бэ ч гэдэм үү. Яг л дотроосоо хай. Ингээд танд нэг зүг чиг гардаг гэсэн үг. Та эсвэргээрээ ямар нэгэн коучд найдаад, ямар нэгэн сургалтанд найдаад, ямар нэгэн одоо мужийн найдаад ингээд туслана гэд ингээд итгэж байгаа бол та тэр ханыг өөрөө нураагаагүй цагт танд ямар ч мундаг боддоо бууж ирээд ч танд тусвалж чадахгүй. Ямар нэгэн засал танд ямар ч нэмэргүй. Жишээлбэл одоо засал ихээр үнэхээр сайхан болж магадгүй танд тийм ээ. Авраа дээр очиод үзүүлэхээр нэг тэр заслуудыг хийхлээр та үнэхээр бөө дээр очиод засал хийхээр үнэхээр сайхан болж магадгүй. Гэхдээ энэ нь цаг хугацааны явцад буцаад л та хуучин тэр байранд очино. Яагаад гэхээр тэр
Таны аура буюу таны гэрлэн бүрхүүлийг гэмтээгээд байгаа зүйл нь та өөрөө ахгүй юу? Та өөрөө тэр туулал дээрээ үндэслээ тэр гэмтэж шарах тэр бүх зүйлийг чинь одоо тэр танаас гарч байгаа тэр үйлдэлүүд тэрүүгээр дамжиж гарч идэг гэсэн үг. Та бүх юмд сөргөөр хардаг болсон байна гэсэн үг. Та бүх юмд ийм тавчтаад уураар шийддэг болсон байна гэсэн үг. Бүх юмд ингэж одоо сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмж дээрээ суурлаад та тэр сэтгэл хөдлөлөө шууд одоо ингээд хяналтгүйгээр өөрөөсөө гаргадаг гэсэн үг. Ийм байгаа цагт танд одоо мянган таны гэрлэн бүрхүүлийг гаднаас нь цэвэрлээд нэмэргүй энэ гэрлэн бүрхүүл дотроосоо гэмтээд байгаамаа гаднаасаа биш. Тэгэхээр зэрэг та өөр өөртөө эхлээд ажиллаад өгөөрэй. За өөр өөртөө ажилланы ар дээр би ийм тул дээр би ингэж гэмтэл авсан байжээ. Би энийг уучлж өршөөгөөд одоо явууллаа. Би одоо энэ юмыгаа тавьж явууллаа. Би энэ дээр алдсан байсан байна. Би алдсан байсан биш үү? Одоо би дахиж энэ дээр алдахгүй. За миний одоо энэ хайр дурлалын энэ учирлууд маань дандаа л нэгэн янзаар ингээд одоо салаад байгаа юм биш үү? Тэгсэн чинь энэ явж миний анхны учрал дээр бүр явж миний аав дээр байсан биш үү? Миний аав ээж хоёрын харилцаан дээр байсан биш үү ч гэдэг юм уу? Тэрийг та энэ биш үү гэдэг ухаарлаг авахын төдийд тэр хаана ингээл ерөөсө нурж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ ухаарлуудыг л та тууллаасаа аваад өгөөч. Энэний ар дээр таны сэтгэл санаа ингээд гой ууж ингээд нэг уураар юмыг биш тийм ээ. Бүх юмд ингээд нэг юм хүлээцтэй ханддаг болчдөг. Энэ хүлээцтэй хандна гэдэг байгаа маань тэсээд байгаа үйлдэл биш. Та хүлээн зөвшөөрч байгаа учраас за ийм байх магадлалтай гэдэг ингээд та өөртөө ингээд нөгөө өөрийгөө ажиглагч болоод эхэлдэг гэсэн үг байхгүй юу? Өөрийгөө ажиглаад эхэлдэг. Өөрийгөө ажиглаад буюу таны сүнс буюу нөгөө нэр өгөөд ажиллаад байгаа дотоод хүн гэдэг маань таныг ажиглаад эхэлдэг гэсэн үг. Ингээд та гоё ууж болоод эхлэхийн цагт тийм ээ тэр хаана ингээ баг багаар нураад эхлэхийн цагт энэ ухамсар сүнс хоёр маань хоорондоо цэвэр мэдрэмжийг хоорондоо солилцож эхэлдэг. Та ухамсар чинь ингээд за гэд ингээ бодоод тэр гэмтлийг одоо нөгөө нэг тавьж явуулаад ингээд тэр за гэж ойлгож байгаа тэр ухаарл маань тэр ухамсарыг тэлээд идэг. Та нэг юм салхивчны хэмжээний жижигхэн харах өнцгөр энэ дэлхийн ертөнцийг бусдыг хардаг байсан бол та тэр цонхныхоо хэмжээгээр хардаг болно. Эсвэргээрээ таныг хайрцаглах юу ч байхгүй та бүр ингээд дэлхийн ертөнцийг маш том ухамсараараа хардаг болно. Энэ үед танд тэр таны үсэд байгаа тий. Би өнөөдөр яаж амьдрах гэдэг нь миний сүнсний зорилго юу юм тийм ээ. Би ингэж амьдрмаар байна. Ингийн тулд надад энэ хэрэгтэй гэдэг тэр бүх зүйл энэ арга талын одоо тэр төлөвлөгөө, зорилго, хүсэл, мөрөөдөл бүх юм чинь сүнстэйгээ уялдаатай байдаг. Тэр бэлэг чанартайгаа уялдаатай байдаг арга бэлэг хоёр маань хослох юм байна. Би хичээх юм байна. Би мэрих юм байна. Би төлөвлөгөө зохиогоод төлөвлөгөөнийхөө дагуу би зорилгодоо хүрэх юм байна. Энэний хүч, урам зориг би энийг чадна гэдэг тэр бүх зүйлийг маань миний бэлэг тал маань надад өгч идэг юм байна. Хэн нэг нь надад чи чаднаа гэж хэлэх биш тийм ээ. Би өөртөө чаднаа гэж хэлэх юм байна. Би гаднаас юмыг хайхаа болох юм байна. Би харин эсэргээрээ би өгч хэлэх юм байна. Энэ л үйлдэлийг одоо ухамсарын сэрэлттэй, ухамсарын тэлэлт, өсөлт одоо суралцах тэр ухаан гэж хэлээд байгаа. Яг энэ ухамсарын тэлэлтийг, ухамсарын сэрэлтийг хийснээрээ цаана бэлэг тал дээр, бэлэг чанар дээр болвол бидний дотоод хүн буюу сүнс, бидний тэр өвөг дээц гэдэг байгаа тэр зүйлүүд маань зүгээр ил ертөнц байдаг юм аа. Зүгээр л ил ертөнц, тийм ээ. Тэд бидэнд нэг юм засал хийгээд ч юм уу эсвэл чи энэ замаар явбал энэ алт мөнгөнд хүрнэ, чи энэ карьерт хүрнэ гэж хизээч заадаггүй маа. Одоо чи ингээд мэрийгээрээ ингээд чадчаараа чиний удамд чинь ийм чадамж байсан шүү. Чи энэ чадамжаа хөгжүүлээрэй. Чи энэ эдээсээ одоо чадвчуулаарай гэдэг юм уу тийм ээ. Тэр хичээлийг бид нар заадаг гэсэн үг. Тэрнээс биш биднэрт чи ингээд тавшаарай. Энэ хүнийг ингээд ялаарай. Одоо энэ хүн чамд хил ам хийц учраас чи энэ хүнийг ингээд хариулаараа засаараач гэдэг юм уу те хизээч тийм юм огт байдаггүй. Яг нь үнэхээр бидний өвөг дээдс тэр лустай буруу харьцаад газар шороотойгоо буруу харьцаад ч юм уу хэн нэгэнтэй буруу харьцаад хэн нэгэнд өртөө байгаад байгаа бол магадгүй тэр бидний энэ гэрлэн бүрхүүл дээр нэг одоо үүлийн үр гэдэг юм уу үүлийн өр гэдэг юм уу те тэр зүйлүүдээр биднэрт ингээд одоо нэг тэр дарангуулаад байж идэг байж болноо. Гэхдээ би тэрийг өөрөө засах чадвартай.
би өөрийгөө засах чадвартай. Би хэн нэгний тэр өвөг дээд тэр бөө гэдэг ч юм уу, лам одоо хуургач байт юм уу, тэ хувилгаан гэгэнтэж байт юм уу, авраа засалч нар тэр би очоод тэр өөрийнхөө өвөг дээдсийн үйлцэн тэр өвөлийн үрийг би эсвэл би өөрийнхөө амин тэр сүнсний үйлцэн өрийг би өөрөө л энд би ухаарл ойлголтоор таниж мэдснээрээ би өөрөө тууллаараа би тэрийг цайруулах ёстой байдал би зүгээр л нэг юм засал хийлгээд нэг лааны хажууд суугаад би тэр өрийг барагдуулахгүй байхгүй юу? Магадгүй гэрлэн бүрхүүлнээс чинь нэг удаа та тэрийг цэвэрлж магадгүй. Гэхдээ миний эд эсэнд байгаа тэр өвөг дээдсийн эд эс тэрийг ялгаруулсаар л байгаа учраас миний авраа гэрлэн бүрхүүл маань дотроосоо л эргэл буцаг гараад ирнэ тэр лус гिच зүйл юм тийм ээ. Тэгэхээр тэрийг тэрний ард бид нар өөртөө л гарах тэр надад ухамсарын тэлэлт буюу тэр сүнсний минь мэдээлэл миний эд эсэнд байгаа өвөг дээдсүүдийн минь мэдээлэл надад таниулж энэний ард гардаг л ахна л. Одоо мөөжийнх нь дүгнээд ингээд хамгийн сүүлд хэлэх үг болвол та сүнсний сэрэлт буюу ухамсарын тэлэлт, ухамсарын сэрэлтийг одоо хиймээр байгаа бол хамгийн эхлээд хүн бай. Хүн чанартай бай. Хүн ёсны дагуу амьдр. Зөв хүн бай. Байгаль их дэлхийтэйгээ зөв харц. Байгалийн жаягийн дагуу амьдр, тийм ээ. Өөрийнхөө сүнсэнд нэр өгөөд хинч намайг хараагүй юм чинь би өнөөдөр энэ хогийг хайчи гэдэг биш. Миний дотроос миний сүнс маань намайг ажиглаж байгаа. Би зөв хүн байх ёстой гэдэг та тэр хогийн савнд хийх тэр ухамсарын сэрэлт буюу ухамсарын тэлэлт та ухамсарын тэр чадвартай л бай. Тэрэнд яаж хүрэх юм гэхээр та тууллаад эргээд гар. Та өөртөө л ажил. Өөр хэн нэгэнтэй битээ ажил. Хэн нэгэнд өөрийгөө битээ даатах. Үнэхээр харамсалтай. Хэн нэгэнд амьдралаа даатгаад явах бол үнэхээр харамсалтай. Та энэ төрлийг фейлд чинь гэсэн үг. Тийм учраас зүгээр л хүн бай. Хүн чанартай байгалийн жаягийн дагуу тийм ээ. Жаягийнхэн дагуу л тэр голын урсгалын дагуу л урс. гэж л мужийн зөвлөх гээд байна. Тэгэхээр надад ирдэг тэр олон чатны хариуд мужийн энэ подкастыг хийлээ. Тэгэхээр танд бас нэг өөр харах өнцөг өгсөн байх гэж мужийн найдаж байна. Өнөөдрийн подкастыг энэ хүртэл сонссон танд маш их баярлалаа. Таны дотоод хүнд маш их баярлалаа.